одоо медалаараа ширхэгдсэн зарим хүмүүс Монгол Улсын ерөнхийлөгч хот байгуулалт барилга орон сууц нийт аж ахуйн салбарын төлөөлөлтөд уулзлаа. 2025 оны эцсийн байдлаараа барилга угсралт их засварын ажлын гүйцэтгэл 11.7 их найдвар хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 орчим хувийг бүрдүүлжээ. Мөн барилгын тухай, хот байгуулалтын тухай, орон сууцчлалтын тухай хуулийн шинжилсэн найруулга, орон сууцчлалтын төрөлцсөн банкны ангидагч хуулийн төсөлд боловсруулж улсын хурлаар хилцүүлэх гэж байна. 2025 оны байдлаараа барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ. Инженерийн дэд бүтээцэн нийтийн үйлчлэгээний хүчин чадлыг давсан ачаалал, агаар, ус, хөрсний бохирдол, замын хөдөлгөөний төгжрөл, нийтийн үйлчлэгээний хүртээмжний иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдуулсан хэвээр байгаа. Иймээс ерөнхийлөгч зарлиг гарган төвлөрлийг сааруулах, суурьшлийн шин төвүүд бий болох зорилгоор хар хорин хотыг орхины хөндөд шинээр байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Мөн ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ногоонуур 1008 айлын орон сууц, Солон 1-2 орон сууцны 5002 айлын төсөл ус гүн цэвэршүүлэх болон хаягдл ус дахин боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтуудыг эхлүүлж ашиглалтанд оруулсан юм а.